Үхвшгүй нэгний хамгийн том зорилго үхэхгүй байх. Үхэл бол хүн төрөлхтний хамгийн том айдас. Харин чи үхэж чадхаа болчихвол яах вэ? Энэ бол шагнал биш. Харин ч магадгүй хорвоо ертөнцийн байж болох хамгийн харгас шийтгэл. Хүн төрөлхтний эцсийн найдвар гэгддэг дагныг өнөөснөр үхлээс 7 дор шийтгэл авсан баатрын ялтан. Зайро Форбарц. Нилийн сонирхолтой мөртлөө тэр хэрээрээ гүн үнзгий дарк философитой нэгэн. Гэхдээ энэ дүрийг ойлгохын тулд эхлээд анимын ертөнцийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор баруун дээр харагдаж буй товч тайлбарыг үзчихэд ирэхийг та бүхнээс хүсэж байна. Чи одоо үхшгүй баатар болсон. Хүн төрөлхтнийг жидгэрэн хаад болон тэдний үзэгдлүүдээс хамгаалж тэргүүн шугамд тултна. Үгсэн ч дахин амьлах учир анхандаа чамд алдах зүйл байхгүй мэт санагдана. Гэхдээ нэг зүйл буруу байгаа гэж анзаарна. Чамтай мөр зэрэгцэн тулдаж буй баатрын салааны нэгэн дайчин. Түүний нүдэнд эрүүл ухаан гих зүйл үлдээгүй мэт. Тэгэд чи түүний тухай хизээч юм сонссноо санана. Тэр бол хамгийн удаан тулалдсан. Хамгийн олон удаа үхсэн. Бас хамгийн хийвдэрсэн баатар. Учир нь үхлээс босож ирэх болгондоо чи биеэ биш, эрүүл ухаанаа алдна. Харин тушаал төсчвөл чиний үзэн дээрх тамаг итгэвчиж үр дүнд нь чи өхөн. Өөрөөр хэлбэл чи амьдрах хэрэггүй. Гэхдээ өөхөх хэрэгч бас байхгүй. Энэ бол баатрын ял. Түүний баримталдаг гол зарчим юу вэ? Дэлхийг аврах уу? Хүмүүсийг хамгаалах уу? Түүний ганц зорилго бол үхэхгүй байх. Тэр баатар болох гэж тулалддаггүй. Зүгээр л амьд үлдэх гэж тэмцдэг. Ихэнх анимын гол дүрүүд өнгөрснөө давдаг. Шинэ хүн болдог. Өөрийгөө уучлдаг. Харин Зайро тэр эсрэгээр нүгэл хийсэн хүн нүгэлтэй хിവэрэ гэсэн философиг илэрхийлдэг. Түүний хувьд сайн муу гэх бололт аль хэдийн утга алдсан. Хэрвээ би аль хэдийн нүгэлтэй юм бол яагаад хүмүүсийн төлөө өөрийгөө зориулах ёстой гэж. Эндээс түүний дараагийн философи гарч ирдэг. Сайн үйлдэл хийгээд сайн хүн болчихдоггүй. Тэрээр хүмүүсийг аврах үе байдаг ч гэсэн тэр нь түүний хүсэл биш. Зүгээр л систем түүнийг тэгж ашиглаж байгаа хэрэг. Түүний хувьд амьдрал гэдэг өнөөдөр амьд үлдвэл маргааш үргэлжлэнэ. Тиймээс тэр би бүгдийг хамгаална гэдэг классик баатрын үзлийг ерөөсөө гаргадаггүй. Харин би зүгээр л амьд байхыг хичээж байна гэдэг. Энгийн мөртлөө гүн гүнзгий асар гүнд философи. Түүний одоогийн байдал ямар вэ? Үхэж чадахгүй, зүгтэж чадахгүй, татгалзаж чадахгүй. Түүний үүрэг бол дулалдах, дахин дулалдах. Бас дахин. Ямар ч магтаалгүй, ямар ч алдаргүй. Зарим хүмүүс түүнийг баатар гэж харж магадгүй ч Зайро өөрийгөө хизээж тэгж хардаггүй. Түүний хувьд энэ бүхэн бол хизээж тасралтгүй өөр дүргэжлэх шийтгэл юм. Тэр өөрийгөө огтонд зөвтгдөггүй. Түүний чимээгүй байдал хүртэл тимээ би муу хүн гэж чинэд байх шиг санагддаг. Зайро өөрийгөө муу хүн гэдгийг мэддэг. Гэхдээ өөрчлөгдөх гэж огтонч оролцдоггүй. Учир нь түүний хувьд найдвар гэдэг зүйл аль хэдийн хүчгсэн. Тийм болохоор түүний философи гонигтай мэдрэмж өгдөг. Тэр аврагдахыг хүсдэггүй, ойлгохыг хүсдэггүй. Зүгээр л шитгэлээ өргөжлүүлж амьдардаг. Хүн гэдэг амьтан нүглээсээ зүгтэж чаддаггүй. Гэлээж амьдрах шитгэлээ өргөжлүүлсээр байдаг. Нэг үнцгээс харвал яг үнэндээ Зайро Форбарц. Тэр бидэндээ дэндүү адилхан. Тийм биш гэж үү? Хэрвээ чамд сонголт өгвөл нүгэлтэн хിവэр үлдэх үү? Эсвэл баатар гэгдээд тамд амьдрах уу?